Зугаалахаар гарсан залуус тусламж хэрэг болно. Тэд тусламж үзүүлэх ямар нэгэн зүйл хайж явж байгаад эзэнгүй хуучин байшинд тааралдана. Өнөөдөр би аимшиг киноны тухай ярьж өгье. Эхнэр нөхөр хоёр хад руу авирч байлаа. Нөхөр нь төрүүлж гарахад ядарсан эхнэр нь унах шахлаа. Тэр нөхрөөсөө тусламж хүснэ. Харин нөхөр нь шоолж инээгээд яваад өгнө. Хэсэг хугацааны дараа залуугийн амьгүй болсон биеийг хаднаас унжуулав. Харин залуугийн цус эхнэрийнхээ нүр рүү туслана. Тэр үед гинт гарч ирсэн аимшигтай нэгэн залууг хаднаас шийдэж эхнэрийнхээ олсыг татаж эхлэв. Айд сандарсан эхнэр нь хутгаар олсыг тайрч доошоо унахгүй тулд хаднаас зүгтсэн байна. Гэтэл удаан тисэж чадсангүй доошоо унлаа. Азар эмэгтэй амьд үлдэв. Тэрээр босоод машин руугаа зогтно. Яг энэ үед эмэгтэй тэдний урьдчилан бэлдсэн төмөр утсанд тэглэж унлаа. Ингээд охиныг хэн нэгэн чирээд аваад явв. Кристлийн баруун Брижина нутгаар машинтайгаа явж байлаа. Радиогоор хүмүүс алга болсон тухай мэдээлж байв. Түүний явах чиглэлд зам дээр химийн бодис асгарч осол гарсан тул бөглөрөө үлссэн байж. Уулзалтад яарч явсан тэрээр буцаж яваад өөр замаар явахаар шийдэв. Хэсэг яваад нэг жижиг бензин колонд гарч ирэв. Залуу тэнд самбарт үлгсэн газрын зургийг анзаарна. Газрын зурагт улаанаар дүрт зам байгааг тэмдэглэсэн байна. Ингээд тэр дүрт замаар явахаар шийдэв. Тэр үед колонкийн эзэн гарч ирээд тийшээгээ моднууд их хэмжээгээр унсан. Зам хаагдсан байж магадгүй гэж хэлнэ. Гэтэл залуу азаа үзэхээр шийдэн. Ойн дунд замаар явж байгаад замын захад ухсан бугуй байгааг харна. Тэр үед урд зогсож байсан машиныг санаандгүй мөргөв. Тэд зугаалгаар явж байсан залуучууд юм. Тэдний машин замын голд байдаг учир нь дугуйн хагарсан байж. Гэтэл зам дээр зориудаар ийм төмөр утас тавьсан байж. Ингээд тэдний машин асахгүй явах боломжгүй болсон тэрээр дөрвөн залуу тусламж дуудахаар явна. Крис бас тэд нартай цуг явахаар шийдэв. Хоёр нь машин дээр үлдлээ. Машинд үлдсэн хоёр идэхим хайж байхад залуу ой дотор нэг хачирхалтай дуу сонсно. Тэрээр залуу дуу гарсан чиг рүү явлаа. Тэгээд хэсэг хугацаа алга болно. Гайхсан эмэгтэй түүний араас хайж үзэхээр шийдэв. Ингээд ой дотор түүний гутлыг олно. Хэсэг яваад түүний чих хөвтөж байлаа. Яг тэр үед охины араас үл мэдэх хэн нэгэн гарч ирэн охиныг ална. Харин тусламж дуудахаар явсан дөрөв. Ойн цоорхоод нэг байшин байгааг анзаарна. Баярлсан тэрээр хаалга тогшоод тайлахгүй болохоор өөртөө дотгошоо орлоо. Гэр дотор ямар ч хүн байхгүй байна. Ширээн дээр аяг тавг хоол цай байлаа. Залуу хөргөгчийн онгойлгож үзэхэд жилэн савнд хийсэн хүний тайрсан эртнүүд. Нэг нь угаалгын өрөөнөөс эмэгтэй хүний тайрсан гарыг харна. Айсан тэд яаралтай энэ газраас явах хэрэгтэй гэдгийг ойлгоно. Гэтэл оройтсон байлаа. Тэр үед ачааны машинтай гэрийн эзэд хүрээд ирнэ. Тэд одоо зүгтах боломжгүй боллоо. Хоёр нь хувцсны шүүгэнд, хоёр нь орондоор орж нуугдана. Гэрт аимшигын царайтай 3 хүн орж ирнэ. Тэд машинд үлдсэн өөрсдийн найз эмэгтэйн цогцыг шалан дээр хаялаа. Нэгэн бууныхаа сумыг доошоо унгаагаад авах үед азар орондоор байгаа хоёрыг анзаарсангүй. Тэрээр охины цогцыг жижиг хэсэг болгон тасалж эхлэв. Нуугдсан дөрөв энэ аимшигт дүр зургийг хараад чичирч байлаа. Тэд хоорондоо нэг хэлээр ярьж мэдээд хөөрөлдөв. Тэгээд тун удалгүй гуруулаа унтаад өглөө. Тэр үед залуус байшингаас гарахаар шийднэ. Нэг нь хаалганы төмрийг дуу гаргахгүй барьж зогсож байлаа. Тэр үед нэгэн гинт сэрээд гэрт нь хүн байгааг анзаарна. Тэд зүгтэж явж байгаад баахан осолд орсон машин хураасан газарт ирнэ. Энэ тэр 3-ын хийсэн ажил болох нь мэдээж хэрэг. Яг тэр үед машинтайгаа нөгөө 3 араас нь хүрээд ирнэ. Тэд хоорондоо тохиролцож нэгэн анхаарлыг татаж байгаад машиныг нь хулгайлж зүгтахаар болно. Крис орлоо тэд нарын анхаарлыг татаж ой руугаа зүгтлаа. Тэр үед тэрний хөл рүү буудна. Тэд Крисийн араас хөөгөөд ой руу орлоо. Залууг аврахын тулд нөгөө талаас нь Скот орлон гарч ирж анхаарлыг нь татав. Хоёр охин шархацсан залууг аваад машинаа хулгайлан зүгтв. Тэд ойн дунд Скотыг хайж болохыг оролдов. Харин Скот зүгтэн машинд ойртож ирэхэд түүний араас 3 удаа буудав. Скот явж чадахгүй газар унав. Харин махчин хүмүүс залуус руу буудаж эхлэв. Тэд нэгнийг ойрхоод зүгтахаас өөр арга байсангүй. 3 махчин залууг чирээд аваад явлаа. Хэсэг яваад тэдний машин шаварт сууж тэд явган явахаас өөр аргагүй боллоо. Замдаа Крис тэдний тавьсан мөрхөнд орох шахав. Цаг орой болж тэд нэг өндөр шатанд тааралдав. Дээшээ гарсан залуус түргэн тусламж дуудахаар оролдов. Гэтэл хинч хариу өгсөнгүй. Яг тэр үед нөгөө 3 махчин тэдний хажуугаар өнгөрн явж байлаа. Гинэт холбоо чанга дуу гаргаад залуусыг барьж өгөв. 3 нэртэй хүн иддэг хүмүүсийн нэгэн дээшээгээ авирч эхлэв. Тэд түүнийг оруулахгүй байх арга хэмжээ авч түүний гарын хурууг жижиг хаалганд тавьчулж орхив. Ууралсан тэд гал тавьж эхлэв. Крис амьд үлдэх ганц арга мод руу үсрэх хэрэгтэй гэж хэлв. Ингээд гуруулаа мод руу өсрөв. Тэр үед нөгөө 3 гарт мод руу авирч эхлэв. Крис Джесси 2 өөр мод руу авирч гарав. Харин Карли нарийнхан модоор явж чадахгүй зогсов.
Тэр үед 3 хурууд ирж түүнийг алав. Крис Жеси хоёр тохиролцож анхаарлыг нь татаж байгаад алхахаар шийдэв. Жеси ойрлон өөрлөө дуудахад Крис түүнийг мотор сохиж унав. Ингээд тэд цухтаад нэг хүрхрээ дээр ирнэ. Тэнд хадны цоорхой хэсэгт нуугдав. Маргааш нь тэд ойгоос гарах замыг олж харлаа. Тэр үед махчин 3 гинт гарч ирнэ. Залуу уулнаас унгаагаад охиныг барьж аваад явлаа. Амьд үлдсэн Крис зам дээр зогсож байхад цагдаагийн машин таарлав. Тэр үед болсон бүх зүйлийг ярьж тусламж хүслээ. Гэтэл тэд цагдаа залууг нүд рүү буудаж орхив. Крис цагдаагийн машинд сууж асаах гэсэн боловч түлхүүрийг нь олсонгүй. Ингээд тэр машин доор нь нуугдав. Нэг нь ирж газраас түлхүүрийг нь олж аваад цагдааг машиндаа ачаад машинаа асааж хөдлөв. Харин Крис машин доор зүгдэв. Жесиг оронд уйсан байж тэр орилоод тусламж хүсэж байлаа. Тэд өгсөн цагдааг гэрт оруулж охиныг алах гэж байхад Крис гэрийн шатааж машинтаа орж ирж нэгийг нь дайрав. Охиныг суллах гэж байхад нэгэн гарч ирэн залууг авч шийдэв. Тэр үед охин түүнийг араас нь сум зоож орхив. Тэд хүнд шархагдсан байлаа. Гэвч бүгд амьд. Ингээд тэр хоёр гадаа гарч цагдаагийн машинд байгаа бензинийг цацаж байшинг шатав. Тэд тэдний машинаар зүгтэж хот руу явлаа. Тэд хуучин бензин колонкийн самбарт байгаа аимшигтай хаягийг уурж хаялаа. Киноны төгсгөлд нь хэрэг гарсан газарт ирсэн цагдааг дэлбэрэлтээс амьд үлдсэн 3 хурууд алж орхив. Ингээд тус кино төгсөв. Хэрв кино таалагдсан бол subscribe дарж биднийг дэмжээрэй.